Хууль зүйн салбарын эрх зүйн туслалцаа өгөгдлийн удирдлагыг бэхжүүлэх төслийн хаалтын семинар боллоо. Монгол Улсын хууль зүйн салбарын эрх зүйн туслалцаа өгөгдлийн удирдлагын системийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны техникийн тусалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн хууль зүйн салбарын эрх зүйн туслалцаа өгөгдлийн удирдлагыг бэхжүүлэх төслийн хаалтын семинар боллоо. Дээрх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газартай хамтран 20-оос өөр төрлийн ял албадлагын бүртгэл, хяналтын шинжилсэн систем, тоногд хөрөмжийн шинжиллийн төслийг хэрэгжүүлсэн нь байгууллагын хяналт удирдлагад орчин үеийн дэвшилтэт техник тоногд хөрөмжийг нэвтрүүлж, мэдээллийг шуурхай боловсруулж, цаасан суурьтай баримтын хэрэглээг багасгаж, цахимжуулах нөхцөл бүрдсэн юм а. Албаагчдын бие бэлтрийг хөгжүүлэх бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир спортыг дэлгэрүүлэх, хамт олонний эв нэгдлийг бэхжүүлэх, албаагчдын бие бэлтрийг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэм маягийг хэвшүүлэх зорилгоор 7 бүсийн сургалтыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 421-р нээлттэй 20 анги, Дархан уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445-р нээлттэй 20 анги, Баян хонгор, Говьалтай, Дунд говь, Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар амжилттай зохион байгууллаа. Хурд хүч авгаалч самбаа, тэсвэр төвчээр, уян хатан чанар, тусгай бэлтгэлийн төрлөөр зохион байгуулсан сургалтын үйл ажиллагаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд, харьяа 20 анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хилтэс, салбар нэгжийн албаагчид оролцлоо. Албаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт үргэлжилж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаагчдын цахим хэрэглээ, хиймэл оюун ухааны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Академи улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж буй цахим засаглал, хиймэл оюунаар контент бүтээх сэдэвт цуврал сургалтад 421-р нээлттэй 20 анги, Хэрэмт цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газрын албаагчдыг хамрууллаа. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар Сонгон хайрхан дүүргийн прокурорын газартай хамтран 20-оос өөр төрлийн ял болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал шийдвэрлэх арга зам сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж, шүүхээс хөнгөн ирсэн гүйцэтгэх хуудаст эрен сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулах, ялтан этгээдийн шийтгэл дууссан даруйд хөлийн хоргийг нэн даруй цуцалж, өөр төлбөрт орохгүй байхад анхаарах талаар санал солилцлоо. Сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 онд хүний хөгжил, захимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд 401-р хаалттай 20 анги, нэгдсэн эмнэлэг, албаагчдын сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хамгийн чухал нь эрүүл мэндийн зорилттой аян эхлүүллээ. Баривчлах төв Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн хүний хөгжил, захимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв Хужирт фарм компанитай хамтран албаагчдын эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал нь эрүүл мэндийн зорилттой аян эхлүүллээ. Хүүхдийн хөгжил бидний ирээдүй, хөгжлийн мэргэжилтийн хүүхдийг дэмжих аян өрнүүллээ. Хэрэмт цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газрын санаачлагаар үйлдвэр аж ахуйн барилгын хилтэс, төр хураг газар ивэл, Иштэн төрийн өмчит аж ахуйн тооцоо төлбөрийн газрын албаагчид хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах зорилгоор хүүхдийн хөгжил бидний ирээдүй аяныг зохион байгуулж, 3-6 насны хүүхдийн хувцас, гутал, тоглоом, ном зэргээс бүрдсэн багцыг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах улсын 186 дугаар тусгай цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа. 405 дугаар хаалттай 20 анги, албаагчдын хандлага ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа. Иргэдийг угтах үйлчилгээний танхимыг шинжилэн засварлаа. 433 дугаар хаалттай 20 анги, иргэдийн ая тухтай байдлыг хангах, төрийн үйлчилгээ мэдээллийг түргэн шуургай хүргэх зорилгоор иргэдийг угтах үйлчилгээний танхимыг засварлаж ашиглалтанд орууллаа. Албаагчдыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамрууллаа. Амгалан мэргэжлийн боловсролын сургууль албаагчдын дүрмж жагсаалч байдлыг дээшлүүлэх,
гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албаны ихтгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, харилцаа ёс зүйг сайжруулах зорилгоор дотоод хэргийн их сургуулийн ахлагч мэрэгжлийн боловсролын сургуультай хамтран цэргийн нийтлэг дүрмүүдийг хэрэгжүүлэх нь цэргийн дүрмд хувцас өмсөх дүрм. Түүний хэрэглээ албаны харилцаа ёс зүй, эх оронч үзэл ба албаны ихтгэл үнэмшил, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, цахим гэмт хэрэгээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь арх согтууруулах хундаа мансууруулах байдсан хэрэглээ түүний хор уршиг сэдвт сургалтад тус хамрууллаа.